2026 онд аж ахуйн нэгжүүдээр татврын нэмэлт ачаал бол очихгүй гэсэн үг. Монгол Улсын их хурл 2026 оны төсвийн хуулийг эзлэн батлаа. Эдийн засгийн өсөлтөө бол бид 5.7% дээрээ одоо хэвээр нь хадгалж чадлаа. Сангийн яам 2025 оны онцлог ажлууд. Эдийн засаг сэргэв. Эдийн засгийн өсөлт 2.6% хүрч удаашрч байсан бол оны эцэс гэхэд 6.1% хүрч тогтворчоор байна. Төлбөрийн тэнцэл 742 сая долларын алдагдaltaд агарч валютын нөөц 4.8 тэрбум Америк долларт хүрч буурсан бол энэ оны 10 сарын гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 141 сая долларын ашигтай гарч валютын нөөц 6 тэрбумд хүрлээ. Зээлжих зэрэглэл түүхэн дээд хэмжээнд үнэлэгдлээ. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлагаас Монгол улсын зээлжих зэрэглэлийг бий нэмэх эерэг байсныг бий хасах тогтвортой болгон 13 жилийн дараах түүхэн дээд хэмжээнд хүргэж сайжрууллаа. Мөн Moody's агентлаг B2 тогтвортой байсныг B1 тогтвортой, Fitch агентлаг B нэмэх тогтвортой төвшөнд хэвээр хадгаллаа. Ирээдүйн өв сангийн хөрөнгө 4.7 их 80 төгрөг болж өслөө. Ирээдүйн өв сангийн хөрөнгийг эрсдэлгүй найдвартай удирдах анх удаа 144 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжөөр арвижуулж одоогийн байдлаар ирээдүйн өв сангийн хуримтлал 4.7 их 80 төгрөгтэй тэнцэж байна. Зээлийн эрсдлийн үнэлгээ нэг шатаар ахив. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага Монгол улсын зээлийн эрсдлийн үнэлгээг нэг шат ахиулж хамгийн өндөр эрсдэлтэй 7 төвшнөөс 6 болгон сайжрууллаа. Ингэснээр манай улсын зээлжих чадвар олон улсад дээшилж хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломж нэмэгдэж, санхүүжилтийн өртгийг бууруулах ач холбогдолтой. 2026 онд төсвийн зардлыг бууруулан баталлаа. 2026 оны төсвийн төслийг олон нийтийн саналд үндэслэн боловсруулж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний салбарт 3.9 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн. Мөн багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлж 2.8 сая төгрөгт эм чимлэгийн байгууллагын ажлагчдын цалинг 15%-аар нэмэгдүүлж, ахмад насны тэтгэврийг 8.6%-аар нэмэгдүүллээ. 2026 онд 738 төслийг хэрэгжүүлж 107 мянган ажлын байр шинээр гарна. Монгол улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 738 төсөл арга хэмжээнд 3.3 их 80 төгрөгийг санхүүжүүлэхээр батлав. Харин гадаад зээл тусламжийн санхүүжилтээр нийт 1.6 их 80 төгрөгийн санхүүжилт хийгдэх бөгөөд 98 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Эх онд нийт 107 мянган ажлын байр шинээр бий болно. 2025 оны төсвийг 1.9 их 80-аар хэмнэв. Тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, боловсрол, эмчилгээ зэрэг чухал зардлыг таналгүйгээр 2025 оны төсөвт тодтгол хийж 1.9 их 80-ыг хэмнэснээр төрийн зардлыг бууруулж, зарцуулалтаа танаж, бүтээмжээ нэмэгдүүллээ. Оюу толгой зээлийн хүүг бууруулах хэлэлцээр амжилттай эхэллээ. Монгол улсын засгийн газар оюу толгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 10 гаруй жилийн дараа хөрөнгө оруулагч тал болох Rio Tinto компанитай санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянаж өөрчлөх тохиролцоонд хүрч чадлаа. Ингэснээр Монголын ард түмэнд хүртэх байгалийн баялагын үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл хэлэлцээрд оролцогч хоёр талын ажлын хэсэг өнгөрсөн 2 сар гаруй хугацаанд хэдэн хэлэлцээр хийж зээлийн хүүг бууруулах зарчмын тохиролцоонд хүрч протоколоор баталгаажлаа. Хэлэлцээр илүү үр дүнд хүрэхийн тулд үргэлжилж байна. Татврын ачааллыг 2.7 их 80 төгрөгөөр бууруулна. Татврын шинжилгээг хийхэд олон нийтийн саналд үндэслэн багц хуулийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн шинжилгээр татврын өр төлөх хугацааг уян хатан тогтоож, данс хаадаг тогтолцоог халж, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, иргэд аж ахуйн нэгжүүдийн татврын ачааллыг 2.7 их 80 төгрөгөөр бууруулна.
нэмэн өртгийн албан татварын буцаан олголтыг үе шаттай нэмэгдүүлж эхэллээ. Эх оны 10 дугаар сарын 1-ээс иргэдийн 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтын нэмэн өртгийн албан татварын 50%-ийг буцаан олгоно. 2027 оноос эхлэн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын нэмэн өртгийн албан татварын 100%, 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтын нэмэн өртгийн албан татварын 50%, түүнээс давсан хэсгийн нэмэн өртгийн албан татварын 20%-ийг хөнгөлж буцаан олгоно. Төсвийн хөрөнгө оруулалтын мэдээлэл бүрэн цахимжина. Сангийн яам нь 2020 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгохоор PIMS системийг хөгжүүлж байна. Иргэжил төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн сан бүхий цахим мэдээллийн системийг их өгөгдөл, хэмэл оюун ухаанд суурилсан иж бүрнээр бүрдүүлнэ.